Найз ба сургамж толилуулж байна. Hey guys, сав дараагүй нэгээс савад орчоорой. Баярлалаа. Дугалсан сууж таалан сойрох нь уу? Надад энэ зүйл амар санагддаг болохоор та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Иринээс бид юм хумаа аваад замын үд дээр ирж хонохор болсон юм. Ээж бид хоёроос гадна манай хамаатны 3 гэр бүл хамтдаа явсан. Замын үд дээр буудал олдож өгөхгүй ганц олдсон буудалтай хонохоор шийдээд үүдэнд нь очиод 3 өрөө авахар тохирлоо. Бид хэд 3 давхурт өрөө аваад тэгсэн тухайн үедээ манай нэг ах сохтуу байсан болохоор үүдэн сууж байсан ихч. Сохтуу хүн 3 давхурд оруулахгүй. Бодоггүй юм. Гэт баахан маягилсан болохоор тэр ах эхнэр хүүхдтэйгээ 2 давхурд орсон. Би ээжтэйгээ бас ихч, ихчийн 2 охиндоо 3 давхурд 400 хэдж билетээ нэг тоотод орсон юм. Гэтэл тэр өрөөнд ороод шууд л нойр хүрээд унтмаар санагдсан. Бүр гинэтэл тамиргүй болоод шууд хажуудаа байсан цагаан давууг дэлгээд нүгрөөд унтчихсан. Шүн 2 өнгөрч байгаа цон гонгорхой бороо ороод бас гадаа хүмүүс ойролтоод би сэрчихлээ. Нойрмог босоод гараа цонгоор гаргасан ямар ч бороо ороогүй байлаа. Би нэг юм бодоочгүй. Цонхоо хагаад эргээд харсан миний нүмрөөд унтаж байсан давууг маань эвгээ тавьчихсан байв. Би гайхаж нойрмог байсан болохоор нэг их юм бодолгүй буцааш дэлгээд нүмрөө зүрмлээд байж байтал араас хүн тэврэх шиг болов. Би ихчийн охин сэрчээд надтай унтгаар хажууд хөвтчихлээ гэж бодоод байж байтал миний араас тэврч буй хүний би удаа тусам хүүтэн болоод эхэллээ. Би ч зочиж босоод эргээд гартал хинч байсангүй. Айх гайхах 2 зэрэгцээд босоо зогсож байтал гархаалганы тэнд хар сүдэр зогсоод над руу хараад л байв. Би айсандаа ээжийн хажуугаар ороод толгой дээр хүнжлөө нөмрөөд л нэг мэтгэд унтчихсан байсан. Өглөөний 5 өнгөрч байхад манай хэд бүгдээрээ сэрчихсэн намайг хүлээгээд байж байлаа. Тэгээ шүн юу болсноо би ярих үед ээж ихч хоёрт ч бас эвгүй зүй тохиолдсон байгаа юм. Шүн манай ээжийг би зосч байхад нь хаалганы айжууд хар сүдэр шигэм зогсож байсан гин. Цав цагаан нүдэрээ ээжийг хараад л зогсоод байсан гэсэн. Ээж маань айсан ч тоохгүй царайлаад харсан ч хараг юм шиг орондоо хөвтөд унтчихсан гин. Тэгээд дөнгөж ээжийг унтсны дараа ихчийг унтаж байхад нь гинэтл нүдний шилдээ үсээ задгаа тавьчихсан цагаан хувцастай эмэгтэй хүн хөлнөөс нь татаж "Наадах чи миний ор бас" гэд зулгаагаад байсан гинлээ. Манай ихч гайхаж сэрээд өрөө андуураад ороод ирсэн хүн юм байхтай гэж бодоод юу вэ цаашаа байгээд хөлөө татаад бостол нөгөөх нь алга болчихсон гэсэн. Тэгээд ер нь эвгүй буудал байна даа гэж бодоод манай өрөөний хэд 5 өнгөрч байгаад шууд явхаар болсон. 2 давхурд байгаа хэдээсээ төрүүлж явхаар шийдээд доошо буугаад буудлынхаа нийцэн түлхүүрийг нөхтөл нөгөөх чинь харин нойрмог. "Та нар чинь хэдэн давхурд тонсон бэлээ?" гэж асуулаа. Игч маань хариуд нь 3 давхурд тонсон гэд тоотоо хэлтэл айгүй шижиг инээснэ. "Та нар тэгээд сайхан амарч чадсан юм уу?" гэд ёжилж хэлв. Бид хэд ч өө сайхан гэд гарах гэтэл араас "Сайхан амарсан бол та яамаа та" гэд л инээгээд хоцорсон. Одоо бодгоор тэр ихч муугаа санагддаг. Мэдсээр байж бид нарыг тийм өрөөнд оруулсан.
Би 20 онд анх удаа Япон улсад хэсэг ажиллахаар очсон юм. Нарита нисгэн усны буудлын дээр буугаад Нигата явах шөнийн автобусанд суух ёстой байсан юм. Тэр автобус нь оройн 22 цагт ирнэ гэсэн бөгөөд намайг онгоцны буудлын дээр буух үед дөнгөж өглөө болж байсан. Би бүтэн өдөржингөө буюу 10 гаруй цаг хүлээх шаардлагатай байсан юм. За тэгээ өдөржингөө хийцгүүрч арай гэж орой болж автобус ирээд суулаа. Би цонхон талдаа суусан. Миний хажууд хүн сууж яваагүй бөгөөд ганцаараа байлаа. Харин миний яг ард бас цонхон талд нэг хүн сууж байсныг санаж байна. За тэгээ шөнийн автобус учраас хөдөлснөөс хойш хэсэг хугацааны дараа бүх тод гэрлүүд унтарч цэнхэр өнгөтэй бүдэг гэрэл асуув. Тэр гэрэл нь суудлын доороос хасаж доошоо шал руу чиглэж байсан. Ер нь л бараг бүхэлдээ ханахгүй. Гэхдээ бүр тас онхоо бол биш байсан. Тэгээд би өглөөний 6 цаг хүртэл унтаж явах ёстой байлаа. Замдаа ганц хоёр зогсож, гэрэл асаж, зарим хүмүүс бууна. Зарим хүмүүс шинээр орж ирнэ. Тэр үед зарим нь гадагшаа ариун цэврийн өрөө болон дэлгүүр орхон орно. Бэлэн болоод хөдлөх үед тод гэрэл унтарч буцаад цэнхэр гэрэл асна. Би ч бараг унтаж явсан гэхэд хэцүү. Унтаад ч байгаа юм шиг, сэрүүнч яваад байгаа юм шиг. За тэгээд хамгийн сүүлийн удаа нэг зогсоод цаашаа огт зогсохгүй 6 цаг хүртэл явна гэсэн юм. Сүүлийн зогсоол дээрээч зогсож 10 минутын дараа хаалга хаагдаад хөдөлсөн. Тэр үед би ганцаараа хэвээрээ байлаа. Миний ард суусан хүн ч гэсэн ганцаараа цонхон талдаа суусан хэвээр байхыг харав. За тэгээ унтаж сэрээд тэгээд л эхэлсэндээ. Гэгээ орхоос яг өмнөх хүн үүрийн 3 байна уу 4 цагт би гинэтл нүдээ нээв. Нэг л эвгүй. Тэгээд миний судал хоошоо налсан байсан. Хажуу талын маань судал харин налаагүй болохоор тэр хоёрын хооронд нэг завсар гарч байгаа юм. Гэтэл тэр зайгаар нь яг хүн хараад байгаа юм шиг санагдаад яагаад ч юм толгоогоо хажууд иш нэргүүлээд хоошоо харчихлаа. Яг миний ард сууж байсан хүний хажуугийн судал гэсэн үг л дээ. Тэгсэн яг тэр завсраар нь яг л кинон дээр гардаг шиг эмхтэй, үсэн нурт, задгай, цав цагаан мөртлөө цонхисон царайтай, толгоо нэгц мөртлөө нүд нь над руу харж байсан. Хамгийн амар зүйл нь нүд нь энгийн нүд биш. Маш том. Хүний нүд гэх хэрэггүй бүлтгэр нүд над руу огт завчихгүй цооширдож байсан гэд бод. Ямар юм хар шүн хүнлүүдэгээд хараа сууж байх вдэ. Тэгээ ялангуяа бүгд унтаж байхад шүү дээ. Яагаад ч миний доторх мэдрэмж сүнс байна гэдгийг мэдэрсэн юм. Дотроо сандарч салганаад огт хөдөлж чадаагүй гацаа байдалтай амьсгалж чадахгүй, хөдөлж чадахгүй бүр шоконд орчихсон байлаа. Тэр үед чих дүгнээдж байгаа юм шиг толгой дотор гээд чимээ сонсогдоод байсан. Би өөрийгөө хүчилж удаанаар толгоогоо урагш нь харуулад нүдэ анаад одоо хурдан унтаж байж хурдан өглөө болно гэд хүчээр шахуу унтсан юм. Дотроо бодохдоо өөр хүн орж ирээ суужсан болов уу гэхээр хамгийн сүүлийн зогсоолт хүн орж ирж суугаагүй. Бас 6 цаг болоо сэрээд буухтаа анзаархад миний хойно сууж байсан хүн цонхон талдаа ганцаараа суусан хэвээрээ байлаа. Тэгээд очиод аавда юу болсон талаар хэлтэл сүнс чинь хаасаагүй явшлаадаг гэдэг юм да. Бараг амьдралын талыг Японд өнгөрүүлсэн хүн тэгж хэлж байгаа юм чинь бас л учиртай. Тэрнээс хойш тэр царай том нүд хизээч мартагдаагүй юм да.